3 жилийн хугацаанд 80 гаруй мянган хүн амтай Ховд аймагт баруун 5 аймгийн хэмжээнд дээд боловсролыг олгодог ганц сургууль нь Ховд их сургууль юм а. Тус сургууль нь 1983 оноос эхлэн Монгол Улсын их сургуулийн харьяа сургууль байсан бол 2004 оноос хойш бие даасан сургууль болж өргөцсөн юм а. Энэ хугацаанд нийт 10,000 гаруй оюутан залуусыг төгсгөж дээд боловсрол эзэмшүүлээд байна. Тэгвэл энэ өдөр тус сургуулийн 34 дахь удаагийн төгсөлтийн оюутнууд Эрдмийн баяраа тэмдэглэж Эрдмийн ширээнээс ажил амьдралын замд гарч байна. Төгсөгчдийн Эрдмийн баярт Ховд аймгийн засаг даргын тамгын газрын дарга Батмөнхөн Ховд их сургуулийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Улсын их хурлын сонгуулийн 34-р тойрогт ардчилсан намаас нэр дэвшигч бүх чулууны пүрэвд орж мөн тус сургуулийн захирал Алтан баг нь тус сургуулийн эрдэмтэн доктор багш нар оролцлоо. Ховд их сургууль нь зөвхөн багш мэрэгчлэр оюутан залуусыг төгсгдөг байсан бол одоо нийгэмд хэрэгцээтэй байгаа мэрэгчлүүдээр оюутан залуусыг төгсгөх зорилтыг өмнө тавин ажиллаж байна. Ховд их сургууль дараагийн эх жил бол хэрэглээний шинжилгээ ухаан технологийн чиглэлээр шинэ мэрэгжлүүд нээж байгаа юм. Тэгэхээр энэ мэрэгжлүүд дараагийн шинэ мэрэгжлүүдээ бол одоогийн төгсөгчд дүүнрээ эсвэлэх, за одоогийн төгсөж байгаа хүүхдүүд бол дараагийн шинэ мэрэгжлэр одоо магистр шүүсэн нээсэн хөтөлбөрөөр илсэн сурах боломжууд нэгдэж байгаагаар онцлог байгаа. Нийслэлийн тохиолдолд төгсөгчдийн маань одоо хичнээн хувь нь ажлын байртаа болж байгаа байна. За ер нь бол ерөнхийдөө бол судалгаагаар бол Ховд их сургуулийн төгсөгчдийн нэг 10-аас 20 орчим хувь нь одоо ажлын байраар хангаж байгаа гэсэн судалгаа бий. Гэхдээ цаашид Ховд их сургууль нийт төгсөгчдөд ажлын байраар хангах хэрэгцээ шаардлага байгаа юм бол энэ зорилгоо хангахын тулд инженер хэрэглээний шинжилгээ ухааны мэрэгжлүүдийг нээх хэрэгцээ шаардлагууд үнэхээр бий. Тэгжвэл бид нар төгсөгчдөд ажлын байраар хангах болцоог бүрдүүлнэ. Ховд их сургуулийн 34 дахь удаагийн төгсөлтийн Эрдмийн баярын үеэр бусдыгаа манлайлан ажилласан нэр бүхий 8 багш нарыг профессор, дэд профессор, боловсролын тэргүүний ажилтан, Ховд хотын хүндэт тэмдэг гэсэн шагналаар шагнаж урамшууллаа. Мөн 4 жилийн хугацаанд суралцахдаа сурлага, урлаг, спорт, нийгмийн идэх оролцоогоор бусдыгаа манлайлсан шилдэг оюутнуудыг шагнаж урамшуулсан юм. Суралцах хугацаанд Ховд их сургуулиас халмаг улс руу явж суралцсан. Мөн тэгээд бас манлайлагч оюутны алтан медаль авч исэн. Тэгээд бас цөөнгүй их амжилтуудыг гаргаж исэн. Тэгээд нийт төгсөөд ажлын байртаа бүгдээрээ болж сайн сайхан амьдрахыг хүсье өрөөж байна. Техникийн мэрэгжлийн олимпиадуудад одоо төрүүлж байсан. Мөн гадаадын соёлын сургуулийн болон одоо сургуулийнхаа бүрэлдэхүүн сургуулийнхаа салбар болоод эрдэмжилгээний илтгэлээр нэгдүгээр ажилласан. Ховд их сургууль 2012 онд Увс аймгийн Тэсмээс ирж суралцаж байгаа. Суралцах хугацаанд эрдэм шинжилгээний болон олон нийтийн нийгмийн ажилд өдөртөө оролцож байсан. Олон улсын эрдэм шинжилгээний 3 дугаараар тэгээд Тэнхэм сургуулиас зохиогдсон олон эрдэм шинжилгээний оролт тогтмол байр эзэлж байсан. Энэ хичээлийн жилд Ховд их сургуулийг 30 гаруй мэрэгчлэр 820 орчим оюутан бакалавр зэрэгээр төгсөж байгаа бол 5 мэрэгчлэр 234 оюутан магистр цолтоогоор төгсөж байна.